хамаа эмнэлгийн болор хэмжээ. За манай эмнэлгийн зүгээс эцэг эхчүүдтэй зориулаад эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор эрүүл мэндийн цуврал зөвлөгөөнүүдийг өгөхөөр төлөвлөж байгаа. Энэ удаагийнхаа дугаараар их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дутуу нарийн судлалын тасгийн эмч Оюн Болорыг орж урьж оролцуулаад байна. Сайн байна уу? Сайн байна уу. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Оюн Болор эмчээс нөгөө эцэг эхчүүдэд хамгийн их нэг тохиолддог элбэг анзаарэгдээд байдаг юм нэрэн хасрагаас явуулгааны талаарх юу вэ? Нэг алдаанууд юу вэ? Тэр талаар дурдж хэлвэл. За та бүхэндээ бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. За одоо анхлан төрж байгаа ээж болон аавуудтай зөвлөгөө өгөхөд ерөнхийдөө бас эхний ээлжинд бол ер нь бол нэраа хүүхэд маань өөрөө одоо умаад байжгаад амьдралынхаа анхны алхмыг бол ээжийн хөвлий дээр буюу анхны амьсгал аваад мань эхэлдэг. За тэгэхээр энэ бол ерөөсөө төрсний дараа 30 минутаас л ерөнхийдөө бол эхэлж ийна л гэсэн. За тэгэхээр энэ цаг мөчид бол ерөнхийдөө хүүхэд маань ээжийн хөвлий дээр байж идэг. За тэгэхээр ээжийн хөвлийгээс мань ээжийнхаа одоо хайр, халамж, инэрл хамгийн анхнд орчинд бол танилцж эхэлж байгаа мөч бол энэ болохоор ерөнхийдөө бол одоо нэраа маань эхэлж ийна л гэсэн үг байж идэг. За тэгэхээр бид хэд маань яадаг вэ гэхээр ерөнхийдөө 30-аас 1 цаг дотор ерөнхийдөө амлуулаад анхны ангир уургийг маань тухайн нэраа маань одоо хөөр авснараа тухайн хүүхдүүд бол хамгийн анхны нөгөө хооллох зөв дадал болон ангир уургийг амлснараа цаашлаад нэраа хүүхдийн маань шарлалтанд илүү чухал байдаг. За тэгээ үүнтэй холбоотойгоор маань нэраа хүүхэд маань ерөнхийдөө 22-оос 24 цагийн нэг 18-аас 22 цаг нь унтцдаг. Тэгэхээр яг вэ гэхээр хүүхдээ 2 цагийн зайтай заавал сэрэн тэгээд хөр холлох хэрэгтэй. Хамгийн чухал нь одоо сэрэхгүй байх унтаад байна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр нэраа хүүхдээ нэгдүгээрт сэрэн гэсэн үг. За сэрийхэнд бол бид нар яаж сэрэх вэ гэхээр нэраа хүүхдийнхаа үлгээ давуу нэгдүгээр задлж болж байна. Хоёрдугаар памперсыг бас сольж болж байна тийм үү? Памперсыг ер нь бол памперс буюу живхээ бид хэд маань 2-оос 3 цагийн зайтай солино гэсэн үг. Тэгэхээр бас зарим тохиолдолд бид хэд маань бас баахгүй байх, шээхгүй байх гэд ерөөс огт солидгоо. Нэг памперсын гаднаас үдчихэд баагаагүй байна солихгүй гээл өгч. Тэгэхээр ер нь бол солих ёстой шүү. Тэгж сэрэх юм биш. Сэрэн гэсэн үг нэгсэн доо. Тийм. Юугийн солонгоо, памперсын солонгоо хүүхдээ сэрэх нэ тий. Тийм энэ бол бас нөгөө хялбар бөгөөд амархан арга гэсэн. Тийм. Тэгэхгүй бол одоо ямар татаж хангалттай шүү дээ. Тийм бас нэраа учраас бас анхлын ээжүүд бас нөгөө унтуулад идэг. Бас нөгөө талаас эмнэлгээс ингээд гарч байгаа шүү дээ. Ерөнхийдөө нэг хэвийн төрсөн ээж маань 24 цаг, кесараар төрсөн нэг ойролцоогоор нэг 72 тухайн хүний ээжээс болоод ер нь бол шалтгаалж байгаа юм. Тэр дараа эмнэлгээс гарч байгаа. Гэртээ гарчаад бид нэрээ бас нэг гаргадаг алдаа бол усанд оруулдаг. Ер нь бол гэртээ гараад усанд оруулдаггүй. За ерөнхийдөө өрөөний хим маань нэг 22-оос 24 хим байх юм бол бас илүү тохиромжтой байдаг. Тэгэхээр та хэд маань өрөөндөө термометр бас тавьчвал бас илүү зүгээр ижидэг. Тэгээд агаарт бас гаргадаггүй. Тэгэхээр нэг усанд оруулах болон агаарт гарахыг бас жоохоо яах гэдэг хийдэггүй. Байгаад идэг. Тэр ч одоо нэг юутай холбоотой юм гэхээр одоо би өөрөө бодоод үзэхэд чи анх нөгөө ээж хэдий өөрөө эмч ч гэсэн анх ээж болохоор ч нөгөө хүүхдээ миний хөө гэж дуутахад хүртэл хэцүү байдаг шүү дээ. Тэгэл нөгөө тэрхэд хэцүү яаж тэрнэ гэл жишээ нь тэрээс сурчлаа гэхэд нөгөө хувцас солих эргүүлэх одоо дээр үед чинь бол дээр үед яг ер нь жоохон памперс энэ арай бага байлаа шүү дээ тий. Тэгтэл одоо л заашгүй памперс дээрс нь бүр хувцас байнга хувцасладаг болчиход байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор нөгөө хүүхдээ тэрж усанд оруулахад бол бас нэг өөрсдөө чадахгүй байх нь шүү дээ тий. Тийм. Тэгэхээр усанд оруулахад хамгийн чухал юм бол ерөөсөө хурдан бөгөөд богино хугацаанд л оруулах шаардлагатай. Тэгэхээр нэгдүгээрт өрөө маань нэвт салхихгүй дулаахан байх хэрэгтэй. Тэгээд халуун усныхаа температурыг тохируулна.
ерөнхийдөө бол тохоогоо хийж болно. Эсвэл термометроор хэмжин 37 орчим, 36.5-аас 37 орчим байхад бол болох юм. Тийм. Тэгэл богино хугацаанд сайхан усанд оруулаад хажууд нь солих даав болон хувцас нь байж ах хэрэгтэй. Бэлэн юм ахлаад усанд оруулахаас өмнө бүгдийг бэлтэн гэсэн үг тийм. Бэлтгэлээ хийлээ, усандаа орууллаа, хуурайшууллаа, хувцслаа. Тэгээд дараа нь хооллоно. Усанд оруулахын өмнө бол бас хооллох бас тохиромжгүй байдаг. Яагаад вэ гэхээр хүүхэд мань гулгдаг. Тийм учраас хагас цэцэх эрсдэлтэй. Тийм учраас хоолсноос хойш нэг ойролцоогоор 1-2 цагийн дараа бас илүү тохиромжтой байх. За орой унтахаас өмнө гэдэг тийм. Орой унтахаас өмнө. Тийм. Тэгээд бас айгаад байгаа бол таад минь яаж болно шүү дээ. Агаарт гаргахдаа усанд шүн өрөөдөө усанд орууллаа, өдрийн цагаар агаартлуулна гэсэн үг. 3 цагийн зайтай ч юм уу. Тийм хүүтний бол одоо хөвчлээ одоо хүүтэрч байгаа юм чинь тий. Баг минутаас эхлээд тасгаж гаргах. Аажмаар баг-багаар тасгаад ерөнхийдөө гарганаа гэсэн. Нэрээ үед ерөнхийдөө одоо нөгөө нэг за тэгчих болоо ингэчих болоо манай хүүхд өвдсөн болоо гэдэг нөгөө нэг уйлаад байгааг нь одоо нэгсэндээ бидний хэлж байгаагаар болоод орчуулна гэж хэлсэн шүү дээ тий. Энэ уйлж байгаа за өлсөд уйлж байгаа юм шиг байна. За энэ уйлалт нь одоо юу гэдэг тий памперсанда баацсан шийдсэн юм шиг байна ч гэдэг юм аа. Үгүй бол энэ үнэхээр өвдчихэж гэж ээж нь ар гэрийнх нь одоо нөгөө сонсоод заримдаа яалахгүй штэ. Хараад тийм болохоор ерөнхийдөө нэг хөвчлэн тохиолддог нэрад тохиолддог эмгэгүүд ер нь юу байна? Гэрийн нөхцөлд одоо ээж нь хүүхдээ хараад хамгийн түрүүнд нэрад одоо миний хүүхдээ за ийм байж магадгүй дээ гэдгийг өрхийн эмч нь ирж үзээгүй. Гэртээ одоо эмнэлэгт амарччаад гэртээ гарсныхаа дараа ерөнхийдөө юунд бэлтгэлтэй байвал ийм шинж тэмдэг илрээд ингээд юу яана гэдэг байдлаар товчхон хэлвэл За тэгэхээр ер нь бол нэраа хүүхдүүд маань бас хүүхдэд илэрх аюултай шинжүүд гэж бас байдаг. За тэгэхээр юуны төрөнд ерөнхийдөө хүүхдээ арсны өнгөг маш сайн харах хэрэгтэй. За тэгэхээр тухайн ээжийн тээлт болон жирэмслэлтэй холбоотой хүүхэд болгон харилцаа адилгүй төрж байгаа. За хамгийн эхлээд арснаас эхлэе. За тэгэхээр арс маань өөрөө ерөнхийдөө им ягаан байх хэрэгтэй. За тэгээд хөхрөлт байна уугүй юу? За тэгэхээр хөхрөлт маань юутай өсөж ийн вэ гэдэг бас анхаарах хэрэгтэй. Ер нь бол нэраа хүүхэд маань өөрөө толгойн хэмжээ маань ерөнхийдөө жоохон том харьцангуй том байдаг. Тэгээд мөчтүүд маань харьцангуй урт байдаг. Тэгэхээр бид нэр чэйжийн ерөнхийдөө аль болох жоохон өндөр буюу юм гидгэрдүү байлах юм бол амьсгалын зам маань юм чөлөөтэй байна л гэсэн үг. Тэр амьсгалын замд нь бас жоохон дэмнэх хэрэгтэй л гэсэн үг. Тэгэхээр бид нэр тэрийг яадаг вэ гэхээр 70 мөрөн доор нэгдүгürt ивээс бас тавьж дэр хийж өндөрлөн. За хоёрдугаарт яах вэ гэхээр хоолсны дараа нэг ойролцоогоор 45 градусын налуутай нэг 20-30 минут заавал тэврээд хихрүүлнэ. Энэ ингэж явах юм бол бас энэ мэн цаанаасаа физиологоор тухайн хүүхдэд маань хэвэн болгож ийнэ л гэсэн үг байгаа. Тэгэхээр арьс салсны нэгдүгээр хөхөрж ийн үгүй юу гэдгийг ажиглах нь. За арьс хөхрөх юм бол энэ маань бас аюултай ерөнхий шинж болж бие туяа хөхрнө гэсэн үг. За нэгдүгээр хоёрдугаарт бас дараагийнх нь амьсгал ерөнхийдөө амьсгалын тоо нэг бол ихсэх ч юм уу эсвэл амьсгалын тоо багасах амьсгалаа төгжээд амьсгалахгүй байснаас болоод ялангуяа дутуу ч юм уу те зааг хүүхдүүд бас хөхрөх эрсдэлтэй байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд бид нар яах вэ? Цочрооно гэж ярьдаг те. Тэгэхээр яах вэ? Ээж аавд бид нар нэг бол 70 мөрлөөнд ингээд дээрээс нь доош ингэж гараараа зурж болж байна. Аль эсвэл хөлийн уулыг няслана гэсэн үг. Тэгээд яах нь 103 дуутгуу дараагийн эмч гэдгээ нэг хүндүү яах вэ? Хил ажиглана гэсэн үг. Эхний ээлжинд ерөөсөө л амьсгалуулнаа л гэсэн үг. Тийм. Ерөнхийдөө амьсгалын байдлын амьсгалын хянана гэсэн үг. Тэгээ хөхрөлт байна уу? За бас хамгийн аюултай шинж бол бас хөхөхгүй хөндөө муудаад унтаарах бол бас хамгийн аюултай шинж байдаг. За тэгээд алга уулна шарлах. За одоо хэвнээр хэлэх юм бол шарлсан хэрнээ алга уулна шарлах. За хэвийн шарлалт бол ерөнхийдөө амьдралынх нь нөгөө 2 дахь хоногоос эхэлж байгаа юм. Төрөнгүүтээ шарлаад байх юм бол эмгэг гэсэн үг. За шарлалт маань өөрөө ерөнхийдөө нэраа хүүхдэд маань зарим хүүхдүүдэд
үүснэ, зарим хүүхдүүдэд үүсдэггүй байгаа. За тэгэхээр шарлалт ерөнхийдөө энэ толгооноос эхэлж үүсээд доошлдог байхгүй. Тэгэхээр ойролцоогоор толгооны шар ерөнхийдөө хамгийн сүүлд буудаг боловч хамгийн ерөнхийдөө багадуу харьцангуй бага гэсэн. Алга болвол ерөнхийдөө шарлалт гэх юм бол нэг 250 микромоллиметргээ миллиметрээр бид нар хэмжээж яриад идэв шүү. Тэрнээс дээш гэсэн. Тэгэхээр энэ маань ерөнхийдөө няраад илэрж байгаа аюултай ерөнхий шинж буюу фото эмчилгээний заалтал эхэлж байгаа гэсэн. За. Шарлалт за ямар ч гэсэн гэртээ гарсан нэраа ч юм бол за манай хүүхд шарлж магадгүй юм байна гэдгийг бол ээж нь аав нь мэдсэн байх хэрэгтэй юм байна тий. Тэрийг бол гэртээ үнэлж сурсан байвал эсвэл бол тухайн хүүхдэд ажиглаж чад өөрийнхөө хүүхдийг ажиглаж байгаа дүрхийн хэмжээ дуудах. Тэгээд шарлалт байдаг шүү гэдгийг ямар ч гэсэн эцэг их мэдсэн байх шаардлагатай юм байна гэж ойлголоо. За өөр ерөнхийдөө нэраа үед буюу одоо нэраа гэдэг чинь ер нь яг хэд орчим хоног хэлээд байгаа лээ. Нэраа гингуудаа заримдаа ингэдэж нөө манай хөр уцтай тий. Манай нэраа ингээ 8 сартаа авахгүй юу гэд эсвэл манай нэраа 4 5 сартаа гэж ингээл ярьдаг штэ тий. Яг уу юу юм нэраа үе гэхээр ерөнхийдөө 0-оос 28 хоногийг хэлж байгаа. За 37 нийтээлээс дутгшоо буюу дутууд өрөх юм бол эхний 60 хоног буюу эхний 2 сар гэсэн дутууд өрсөн байх юм бол 2 сарын дараа гүйцэд болдог байх юм шүү дээ. Энэ хоорондох үеийг л ерөнхийдөө нэраа үе гэж байгаа. Тэгэхээр зарим хүүхдүүд ч одоо ингээд ааштай нөө шарлалттай холбоотой асуухад манай хүүхэд одоо сар гарантай сар 12 хоногтой. Тэгээ шарлалт ингээ буугаагүй гэсэн гэд тэгээд ирж зөвлөгөө аваараа гэд явуулдаг. Тэгэхээр тэр үед бас ингээд нөгөө шарлаад яваад иж одоо шарлалтанд гүнзгийрээд ужиграад ингээд яваад иж болдог гэж ойлгох байна тий. Шарлалт ер нь одоо үргэлжилдэг. Шарлалт ерөнхийдөө нөгөө амьдралынх нь 2 дахь хоногт үүсээд нэг 14 хоногтод арилах хэвээр. Гэтэл одоо тухайн хүүхдийн одоо тээлттэй бидний амьдарч байгаа хүрээлэн буй орчин тий идэж буй хоол хүнстэй холбоотойгоор ерөөсө шарлалт ерөнхийдөө нэг жоохон зарим тохиолдолд ужиграх хандлагатай. Бас нөгөө нэг юу дутуу нэраад бас ужиграх тал бас байдаг. Тэгэхээр нөгөө нэраа үе маань ерөнхийдөө нэг 28 хоног дутуу байх юм бол 60 гэ хэллээ шүү дээ сая. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр дараагийн ээлжинд бол бид болохоор нялхас буюу хоол боловсруулах тал руугаа юм байна уу? Цусны зам байна уу те? Цусны замын битүүрэл эсвэл өөр одоо илэгний үйл ажиллагаа ч юм уу те? Тэрнтэй бас холбоотой шарлалт ужигрж байна уугүй юу гэдгээ бас ялгаад нарийн мэргэжлийн эмчээс ерөнхийдөө зөвлөгөө авах гэсэн үг. Тийм чиглүүлж өгөх нэгдүгээр шаардлагатай. Хоёрт бас харьцангуй бас эдгээр анамнес нь гайгүй байх юм бол эмчийнхаа хяналтанд ороод явна гэсэн үг. Бидний цаашдаа яах вэ? Заримдаа эмчилгээ дутуу хийгдсэн байдаг тий. Зарим тохиолдолд тий эмчилгээ дутуу байж болно. Зарим тохиолдолд фото бас хийгээгүй гэдэг тий. Заримдаа хийх шаардлагагүй бас тохиолдол байдаг. Тэгэхээр тухайн эмч үзээд фото эмчилгээ хийх шаардлагатай бол фото хийн. Шаардлагатай бол дараагийн шатлал руугаа бид нар шилжүүлээл хянана гэсэн үг тухайн хүүхд. Бас ингэж эдэг нөгөө нэг бид нар ингээд төр хэмлэг дээр 2 хоног орсон юм аа. Тэгэхээр чи нэг 2-3 хоногтой дээр орсон байх нь шүү дээ тий. Тэгэн гутаа одоо нэг 10 хэдэн хоногтой юм уу 21 хоногтой эсвэл 18 хоногтой. За бидний одоо тэгээд нэг уул нь орцсон мөртлөө ингээ буугаагүй байх гэсэн нэг юм асуудал гарч ирээд байт юм байлээ. Тэгэхээр энэ нөгөө шарлалт гэдэг маань ерөнхийдөө нөгөө тусан дахь билирубин маань задраад билирубин маань өөрөө нөгөө илгээр гадагшлах хэрэгтэй байдаг. За тэгэхээр энэ гадагшлуулах үйл явцад болохоор тухайн ээжийнх нь хүүхдийнх нь одоо ферментүүд бас чухал байж байдаг. Тэр утгаа одоо ээж бид нар маань бүгдээрээ дөрвийн бүлгийн тустай байж байгаа шүү дээ. Жишээлбэл нэг болон дөрөвдүгээр бүлэг бас эрсдэлтэй байдаг. Энэ маань болохоор тэр тухайн шаарлалтыг зааж яах ферментийг бас жоохон бариад идэх гэсэн. Тэгэхээр тухайлбал 1 болон 4-р бүлгийн төстэй ээжүүдийн шаарлалт бас яагаад идэх ужиграх хандлага бас байгаад удаан байх магадлалтай байгаад идэх гэсэн. Тэгэхээр эдрийг нэгдүгээрт бас үзээд тухайн эмчээс яагаад фотогоо хэр удаан үргэлжлүүлэх вэ, хэр хугацаанд хийх вэ гэдгээрт хамаарна гэсэн. Фото одоо нэг эмнэлэгтээ нэг 2-3 хоногт одоо нэг өдөр орсон гэдэг ингээд яаж хагаад дараа нь бол дахиж хийж одоо болох уу гэсэн санаа хэлээд байгаа. Зөв. Фотог бол үргэлжлүүлээд нөгөө үзэж байгаад ер нь хийж болно. Шаардлагатай бол ерөнхийдөө нэгдүгээрт гин. Хоёрт яах вэ гэхээр жишээлбэл тухайн хүүхдийн шаарлалт хөхний сүттэй холбоотой байж болно.
Эсвэл фото эмчилгээг бас удаан биш богино хугацаанд хийсэн байж болно. Эсвэл тухайн ээж мэн өөрөө одоо дөнгөж төрөө 2 дахь хоногтоо шарлалт эхэлнэ. Хамгийн физиологиороо задрал маань 7 хоногт хамгийн дээцэгтэй хүрдэг. Тэгэхээр нэг 2 3 хоногтод ер нь бол фото эмчилгээ нөгөө нэг заалтаар хийнэ үү гэхээсэл харьцангуй шаардлагагүй тохиолдолд хийхгүй. Тэгэхээр тэр үед нь фото хийлээ яах нь шарлалтын биеийн арьс салт нэгдүгээр буулаа тэгээд буцаад өснө гэсэн. Яагаад вэ гэхээр 7-оос 8 хоногтод энэ мэн өөрөө билирубины задрал нь цусндаа хамгийн өндөр хэмжээнд хүрнэ гэсэн. Тэгээд тэр үедээ яах нь хэмжээр яалтчгүй өндөр байна. Тийм. Тэгэхээр энийг бол үзчихэж хийнэ л. Үзчихэж фото эмчилгээг шаардлагатай тийм. За ер нь бол одоо нэг шарлалт ямар үедээ ер нь аюултай гэж үзэх вэ? Шарлалтын одоо түрүү хэлсэн тийм алга бол шарлал бол аюултай. Аюултай бөгөөд